За сайн байцгаана уу, бидний хүссэн хүлээж ийсэн iOS 18 үеийн систем маань бол гарсан. Хөгжүүлэлтний шатны бета 1 нь бол гарсан. За тэгээд үүнтэй зэрэгцээд iOS 18 суух боломжтой одоо iPhone-уудын чагсаалт мэдээж хэрэг бол гарсан. Яг бидний таамаг дээр хүсэж ийсэнчлэн iPhone 10R, iPhone 10s, iPhone 10s Max гэдэг гар утаснууд маань бол хасагдсангүй. За тэгээд нэг үгээр бол iOS 17 дээр одоо суух боломжтой бүх iPhone-ууд бүгд зэрэгцээд хөтөлцөөд iOS 18-ыг бол бүгдээрээ бас суулгах ингээ боломжтой болж байна. Энэ бол одоо үнэхээр бол гайхалтай бол мэдээ болсон. Хэрвээ та нар яг Settings General Software Update гэж ороод за тэгээд Beta Updates гэж оронгууд iOS 18 Developer Beta гэж хэрвээ харагдахгүй байвал beta.apple.com гэж ороод тэр сайтаар өөрсдийнхөө Apple ID-г бүртгүүлснийхаа дараа гар утсаны унтрааж хасаагаад одоо Settings General Software Update Beta Updates гэдэг яг орох юм бол iOS 18 Developer Beta бол гараад ирнэ. За тэгээд ер нь бол миний зүгээс бол үндсэн утсан дээрээ битгий суулгаарай гэж бол зөвлөнө. За тэгээд гэхдээ шин зүйлсийг мэдрэхийг хүсвэл бол одоо миний зааврын дагуу энэ хүү үеийн системийг суулгаад бол одоо шин зүйлсээ бол мэдрэх боломжтой. 3 дахь үеийн iPhone SE дээр iOS 17.5.1 суусан байхад iOS 18 Developer Beta 1 үйлдвэрлэлийн системийнх нь хувьд болохоор 658 GB-тойгоор бол гарсан. За тэгээд үйлдвэрлэлийн системийг суулгаад үйлдвэрлэлийн системийнх нь код нь болохоор 22A 5282 жижиг ин гэдэг одоо кодтойгоор гарсан байна. Шинэ wallpaper-ууд бол нэмэгдсэн байгаа. За та нарыг дэлгсэн дээр удаан дарж байгаа шинийг нэмье гэд доошоо нь очих юм бол iOS 18-гээ заагаад өгсөн бол байгаа. За нийт 4 төрлийн болонг орж ирсэн. Dark mode дээр харагдахтаа болохоор одоо ингэж бол харагдаж байгаа юм байна. Application дээр notification бол одоо шинжлэгдсэн. Гэхдээ маш ажиллагааны хувьд бол минийх дээр бол ямар нэгэн асуудал бол байсан. Одоо жишээ нь яг notification ирлээ гэж бодоход дуун яг дуурангуудаа шууд илсэн дээрээс шууд байхгүй болж арилаажсан. Тэгээ заавал notification-ыг харахын тулд яг хуруугаараа яг дээшээ доошоо болгож иж яг ямар application дээр notification ирснээ бол харж ийсэн. Тэгээд энэ бол цаашдаа засагдаг баг. Тэгээд та нарын хувьд бол ямар нэгэн бол би бол гайхаж байна. Тэгээд уг нь бол одоо ивент дээр бол хэлснээр яг чухал яг notification-уудыг дээдлэлтэн гаргаад жоохон ач холбогдол багтаагийн доор нь бол гарна гэдэг зүйлийг ярьж ийсэн. Тэгээд ямар ч байсан бета 1-ийн хувьд бол одоо жоохон app notification дээр жоохон асуудалтай байна. 2017 онд iPhone 10 хамгийн анх удаа гарахдаа дэлгэцэн дээр бол ерөөсөө чийдэн болон камерны тоог л бол өөрчилж бол болдоггүй байсан. Үүнээс хойш бол 7 жилийн хугацаа өнгөрсний дараа iOS одоо тэр 11 дээрээс ингээд ийхүү iOS 18 дээр тэр яг lock screen дээрх тоглоодыг бол өөрчлөлт болдгуулсан байна. Энэ бол мэдээж хэрэг бүтэн дэлгэцтэй одоо загварын iPhone-уудын хувьд control center бол өөрчлөгдсөн. iOS 11-ээс хойш өдий хүртэл бол одоо 7 жилийн турш бол ерөөсөө өөрчлөлт явж ирсэн бол нэг юм ингэж нэг эцээц iOS 18 дээр ингэж өөрчлөгдсөн. За тэгээ хэдүүлээ одоо ингэж превьюг нь одоо харцгаая. Ийм байдалтайгаар л өөрчлөгдсөн. За ерөнхий бол 3 хэсэгтэй байгаа. Яг одоо энэ тохиргоонууд за тэгээд яг хөгжим, за тэгээд home. Эдрийг бол бүгднийг нь өөрчлөлтөөс дарааллыг бүгднийг нь бол сольж болно. Одоо би та нарт яг харуулад явъя. Ямар ч байсан шилжилт хооронд нь шууд зүгээр ингэж swipe-лаад явж болно. Эсвэл ингэж icon дээрээ дарж хагаад яг ингэж бол шилжиж болно. За тэгээд одоо яг харах юм бол одоо жишээ нь тэр дээд зүүн дээд булангийн нэмэгтэрээ дараад хамгийн доор нь add controls гэдэг байгаа. Add controls дээр дарах юм бол яг ямар олон сонголтуудтай болсныг бол та нар бол харж болно. Энэ дээрээс одоо ингээ анзаарах юм бол одоо airplane mode дээр хүртэл ингээ тусдаа бол нэмдэг болсон байгаа. Тэгээд энэ бол үнэхээр бол гоё өөрчлөлт санагдсан. За тэгээд байрлалыг нь өөрчлөх тал дээр бол би та нарт ямар болж байгааг харуулъя. Шууд ингээл зөвчнө. Яаж л зөвж болно. Энэ бол үнэхээр гоё өөрчлөлт. За тэгэнгүүтээ одоо жишээ нь хөгжмийн аппликейшн яг энэ тоглолын байлаа гэхэд энийг шууд ингээ татаас сунгах юм бол шууд тусдаа дахиад нэг нүүрэл болчихж байгаа. Тэгээ ингээ бүр давхцаж байгааг бол та нар харж байгаах. Энэ бол үнэхээр одоо энийг бол яг дараа нь бол ер нь Apple хасчиж магадгүй. Гэхдээ ямар ч яг адилхан тоглолууд бол ингээ орж ирдэг болсон байгаа. Тэгээ тэрнээс гадна одоо би та нар өөр гоё нэг юм шууд демо бодлоор шууд газ харуулчих. За доошлуулж байгаа хэдүүлээ дэглэлийнхаа гэрлийг нэмдэг тоглоо оруулж яагаад за энэчээ тавьчих. За энийг бас энэчийг харалдаан тавьчих. За энэ тооны машиныг дэвшлүүлээд за дахиад add control гэж яагаад саяныхаа brightness-а дахиад ингэж авчираад ер нь нэг дэлгэсэн дээр нийт 16 ширхгийг бол харах боломжтой бол байгаа. Тэгээд ямар ч байсан одоо бол демогоор ядаж нэг 4 ширхгийг бол тавьж яагаад ямар ч байсан тестлээ. За тэгээд болсон бол зүгээр яг юм ханаач бол дарчиж болно. За одоо тэгэнгүүт draglаад томсгоод дуусны дараа нөгөөдүүлнийг зэрэг томсно. Тулглаа нөгөөдүүлэн зэрэг орж ирнэ. Энэ бол үнэхээр бол гой санагдаж байгаа. Энийг бити хасчаасаа. Яг ялангуяа brightness-ийг бол бити хасаалаас гэж бол маш их би бол хүсэж байна.
Тэгээд одоо контрол центрийг ингэж бол өөрчлөгдсөн. Энэ бол үнэхээр гайхалтай. Ингэ шилжилт хооронд бол үнэхээр гоё бүх одоо энэ байрлалуудыг нь бол өөрчилж болно. За мэдээж хэрэг энэ дээр удаан дарах юм бол дистрал нь бүр ингэж гардаг болсон байна. За тэгээд тэр одоо датагаа бол туснаа мэдээж хэрэг бол гаргаж болно. За тэгээд баруун дэд болонд бол унтраах товчол байгааг та харж байгаа. Тэрэн дээр дарах юм бол шууд тэр аглаад унтраадаг гэсэн бол гарнаа. За тэгээд нэмэгтэрээ дахид дарж агаад энэ байршил үнэхээр яаж л өөрчлөгдөж байгааг бол та нар харж байгаа хаа. 14 Pro бол 15 Pro байдаг хэрэглэгчнэрийн хувьд болохоор чийдэнгээ тусгаад тэр нь хэр ямархуу тод өнцгтэйгээр яаж тусахыг нь яг нарийн бол өөрчилж болдог болсон байна. Android дээр маш олон жилийн турш угаасаа анх байхдаа л аппликейшны хаана бол байрлуулдаг байсан зүйл эцэст ингээд 18 жилийн дараа iOS 18 дээр бол нэмэгдлээ. За тэгээд та нарт превьюг нь харуулхад бол ерөөсөө ингэж бол байрлуулж болдог болсон. Заавал өмнө нь бол утсаа iPhone-ыгоо jailbreak хийж аппликейшн хаанч бол байрлуулдаг байсан бол одоо ингээд бүр юу гэхээр ингээд одоо ийм сүлд нэмэгдэж байгаа сүлдээ бүр бараг тоодох юм байна. Тэгээд үнэхээр гоё юм. Тэгээд аппликейшн ингэж байрлуулна гэдэг бол үнэхээр дийд тийм юм шиг санагдаж байна. Заавал jailbreak хийж iPhone-ыг бол ийм болгодог байсан бол iOS 18 үнэхээр энэ өөрчлөлтийг олон жилийн дараа үнэхээр энийг хүсэж байсан хүмүүс маш олон байсан баха. За тэгээд би демо байдлаар та нарт ямар ч эдрийг хөдөлгөж бол харуулъя. За одоо жишээ нь за ингээд 3 аппликейшнийг ингээд энэ зэрэг тавьсан байлаа гэж үтэй. За яг ийм байралтай байлгажээ. За тэгэнгүүт одоо энэ пассвортыг аваад энэчээ тавилаа. Тэгэнгүүт дээдлэлт нь үлдсэн 4 аппликейшн яг үнэндээ бол хураагдаад анх яг яаж ажилладаг байсан гормоор бол ажиллаж байгаа. Тэр нь бол надад жоохон сонирн бол санагдсан шүүд. Одоо пассворт аппликейшнийг авангуут яг үндэл пассворт аппликейшны орон зай бол би бол үлдэх хэрэгтэй гэж бол бодож байна. Тэнгүүд бол ерөөсөө тийм болохгүйсэн. Хуучин яаж одоо аашилдаг байсан яг тэр зан нь бол хэвэр бол үлдсэн байгаа. Гэхдээ энэ бол ерөнхийдөө өөрсгдөж байх. Гэхдээ ямар ч байсан одоо ингээд аппликейшнуудаа хаач бол байрлуулж болно. Яаж л байрлуулж болно. Дуртай ямар хэлбэр дүрсэн дуртай тэр хэлбэр дүрсээ үүсгээд те иймэрхүү одоо юм хэлхээ маягийн ч юм уу ийм эсвэл доотлоо одоо гар нь хүрдгүү том iPhone барьдаг хүмүүсийн доотлоо байрлуулах ч юм уу тийм үү ийм зүйлсүүдийг бол одоо өөрчилж бол болно. Энэ бол надад бол үнэхээр гой санагдаж байгаа. За тэгээд тэрнээс гадна одоо аппликейшн дээр нэмэлтээр ярихад одоо жишээ нь Notes ч юм уу эсвэл цагаагаар дээр удаан дарчээ. Тэгэнгүүт одоо Улаанбаатар айд гэдгийн доор ингээд виджетүүдийн сонголт гараад ирж байгаа. Хамгийн зүүн захих нь болохоор мэдээж хэрэг аппликейшн маягаар за баруун талынх нь 3 сонголт болохоор виджет маягаар. За одоо чинь хамгийн томоор нь харыг шууд дарах эсвэл одоо дунд зэргийн эсвэл жижиг виджетээр харыг гэх юм бол шууд томсчж байгаа. Тэгээ энийгээ буцааж ингэж дарж агаад аппликейшн болгоод багасгачихж байгаа. Энэ бол аюу гоё л санагдсан. Home screen-ийг бол яаж л хүснээр бол өөрчилдөг болсон. За ямар ч байсан та нар дэлгэсэн дээрээ удаан дараад баруун дэд болон дээр edit-эн дээрээ дараад хоёр сонголт гарч ирнэ. Customize гэдэг дээрээ дарах юм бол за доотлолтны 4 юм байна, дээдлэлт нь small large нэг юм байна. За large дээрээ та нар дарах юм бол ерөнхий аппликейшны харагдц томсоод аппликейшны нэр бол байхгүй болно. За өмнө нь бол ийм jailbreak бол байдаг байсан. Яг аппликейшныхаа нэрийг зөвхөн байхгүй болгодог байсан. Ямар ч гэсэн аппныхаа нэрийг харахаар жоохон та нарт ядаргаатай байдаг байсан бол одоо large гэдээ дарчих юм бол байхгүй болчихно. Гэхдээ ер нь бол одоо угаасаа доотлолт dock байдлаар байрласан аппликейшны нэр бол харагддаг нь гоё байсан боловч яг одоо дээр нь байрладаг аппликейшнийг бол заавал хараад идэг байсан бол одоо харахгүй байх тохиолдол ямар ч байсан заавал large болгож иж ямар ч байсан хийдэг болсон маань энэ нь бол үнэхээр гоё. За тэгэнгүүтээ dark mode асааж унтраагүй байхад home screen дээрх бас dark гэдэг тусдаа зүйл бол орж ирсэн. Тэрэн дээрээ дараад харах юм бол ерөөсөө систем аппликейшнууд бол бүгд бол яг гоё синхрон яг чигд хар болно. Энэ бол үнэхээр гоё. Энэ бол хамгийн гоё санагцсан. Автомат гэхээр бас нэг яг байдлаасаа хамаарад автомат байдлаар солигдоод явах юм шиг байгаа. За light гэх юм бол мэдээж хэрэг бидний мэдэх хуучны угаасаа light бол байдлыг бол хэлж байгаа. Dark нь бол ийм гоё. За тэгээд тийм бол суулгана гэдэг ойлголт бол iPhone дээр бол огтол байдаггүйсэн. Заавал jailbreak маягаар бол ерөөсөй байдаг байсан. Эсвэл shortcut-аар тус бүрчлэн одоо өөрчлөх жоохон заавал нь илүү юм хийлгэж хийж бол одоо өөрчлөх боломжтой байдаг байсан бол одоо ингээ iOS 18 дээр дим суулсан хуучны Nokia iPhone-ууд дээр те яаж дим суулгадаг байсан яг тэр байдал бол ерөнхий адил харагдсан. Гэхдээ зөвхөн өнгөний хувьд за тинтдгээ дарах юм бол та нар одоо ямар өнгөнөөс яаж уусгах төрөсөө бүхэл өнгөнөөс ингэ сонгох боломжтой. За энэ болохоор гол давуу тал нь яг юу вэ гэхээр за одоо
За энэ дээр тохируулжээ. Гэхэд ерөөсөө утсан дээр байгаа бүх за энэ үнэхээр яг гацалттай асуудалтай байгаа учраас аппликейшн харагдахаа байжлаа. Бета 2-оос бол гайг болж ухах. За тэгээд бусад аппликейшнууд мөн адил дагаж бол одоо өөрчлөгдөнө. Миний бол одоо яг превью демо хэл дээр одоо яг ажиллаж байна шүү дээ. Жохон хоцорч байна. Уцаж байгаа халттай байх шиг байна. Бүх аппликейшн утсан дээр суусан аппликейшн бол одоо саяны тийм байдлыг бол хүлээж аавна. Тэгэнгүүт би саяны зөвхөн систем файлууд dark байгаагийг өөрчлөнгүүд бусад яг нэмэлт суулгасан аппликейшнд бол хэвээрээ бол үлдчихэж байгааг бол та нар анзаарж байгаа. Тэгээ утсан дээрх бүх аппликейшны зэрэг өөрчлөх юм бол саяны тint гэдэг сонголтыг бол ашиглах нэ. За ингээд тодорхой нэг аппликейшнуудыг бол одоо төгжиж болдог болсон. Энэ бол үнэхээр гайхамшигтай. За тухайн аппликейшнээр та нар удаан дарах юм бол төгжигддэг аппликейшнууд бол require touch ID эсвэл require face ID гэдэг бол гараад ирнэ. За тэрэн дээрээ дорох юм бол хоёр сонголт гарч ирнэ. Зөвхөн touch ID-гаар нэвтрүүлдэг болох уу эсвэл бүр энэ аппликейшн шигсэн бүр одоо төр зүр одоо нуух уу гэдэг сонголт бол гарч ирнэ. За нуух болон одоо touch ID шаардна гэдэг дээрээ та нар дарчих юм бол ямар ч сан дахиж баталгаажуулаад hide app гэж одоо яагаад тэгээд та нар аппликейшныхаа ерөнхий бүх харагдцлуугаа ингэ шилжих юм бол hidden гэдэг хэсэг бол байгаа. Hidden дээрээ дарах юм бол одоо тэр тухайн нуусан аппликейшн ч бол тэндээ бол харагданаа. За тэр аппликейшныг нэвтрэх гэхэд ямар ч байсан заавал чамаас touch ID эсвэл face ID шаардна гэсэн үг бай. Тус яалтчгүй халж исэн болохоор шууд температур нь хэвийн горимд очих үедээ цэнгэлж бол эхлэнэ гэдээ бол гараад ирсэн. За тэгээд яг ямар ч гэсэн тэр одоо notification байдал бол ингэж бол гарч ирдэг болсон юм байна. Энэ бол яг санамсаргүй байдлаар та нарт бол харуулчлаа. За тэгээд Siri бол мэдээж хэрэг маш том үйл өөрчлөлтийг авсан. Siri дээр яг Siri-г ажилуулах юм бол одоо дэлгэц бүтэн тойроод аюугай анимашнтай өөрчлөгдсөнийг бол одоо бидэд бол санаж байгаа. Гисэн идэж би бол ерөөсөө Siri-г туршихад бол яг хуучных шиг бол хэвээрээ байсан. Тэгээд дараагийн бетан дээр бол яг DAP дээр ямар байсан тэрэн шигэ болно гэж бол найдаж байна. DOS аппликейшн бол шал өөр болсон. За яг зургийнхаа аппликейшн дөнгөж орлоо гэхэд яг хамгийн доор нь одоо альбом одоо search гэсэн үг гэдэг байсан бол ерөөсө тэр олон талын бүгдийг нь байхгүй болгоод шууд дээрээсээ доош скроллдоод бүх меню рүүгээ шилжиж бол харагддаг бол болцсон байгаа. Ер нь бол шал өөр болцсон. Тэгээд одоо яг зураг үзэх, бичлэг үзэх гэд бүх доторх меню байдал нь ч гэсэн бүгд бол ингээд өөр болцсон юм байлээ. Message application дотор бол зөндөө янз бүрийн бол шинэ зүйл нэмэгдсэн. За та нар 100 дот болон дээр нэмэгдээрээ дарах юм бол ерөнхий анимашн бол арай нэг өөр байгааг бол анзаарж байгаа. Арай өмнөхөөс уусгалттай арай нэг гоё бол надад харагдаад байгаа. За ямар нэгэн мессеж чи за ямар ч хүүш сайн уу гэд за энэ үгнүүд дээр эффект бол хийдэг болсон байгаа. За big гэж дарах юм бол ингэдэг юм байна. Small нь жижигүүлээд ингээд янз бүрийн ийм олон одоо ийм анимашнтай болсон. Энэ бол үнэхээр гоё. Нийт одоо ингээд 8 сонголт бол байна. За тэгээ энийг bold болгоод italic болгоод доогоор нь зураад дундуур нь зураад зөндөө сонголтууд бол байна. За дахиад үг бичиж чагаад хэдүүлээ. За энэ юу н хадгалагдчих шиг боллоо. Энийг ингээ болиулчихдээ юм байна. Шууд ингээ дараал болиулчихдээ юм байна. За одоо ямар нэгэн зүйл бичлээ гэж бодоход дахиад нэг юм биш. Заавал доогоор нь зураад хамар хэцүү юм байна. За одоо ингээд ямар нэгэн зүйл бичээд зөвхөн үгэн дээр нь эффект хэдүүлээ тавих гэж үзье. За үнэхээр л яалтч болж байна. За тэрийг дахиад хэдүүлээ bold болгоод явуулчих. За тэгээ явуулангууд тэр үг нь бол яалтчгүй хөдлөх хэрэгтэй. За тэгтээ энэ дээр бол ямар ч хөдөлсөнгүй. За тэгээд хүний явуулсан мессежин дээр бол одоо реакц бол өмнөхөөс бол хамаагүй бол их болсон байгаа. Зааж миний стикер гарч ирлээ. Ямар ч одоо эможигоор бол реакцлж бол болдог болсон. Энэ нь бол үнэхээр бол гоё. Тэгээд ерөнхий харагдсан бас ингэ шинжлэгдсэн байгааг бол та нар анзаарж байгаа. Өмнө ямар байдгүйсэн хамгийн бол урдаа бол байрлаж байна. Тэгээд хойшоогоо гүйлгээд идэрэг байгаа маань. За тэгээд эможин дээрээ дарах юм бол бүх эможи маань ямар ч гэсэн ингэ гараад ирнэ. Энэ бол үнэхээр гоё байна. За энэ дээр шууд ингэ мах гэх шүү махаар реакцлж байна. За тэгээд тэрнээс гадна одоо send later гээд дараа нь явуулах мессеж бол одоо тохируулж болно. Одоо жишээ нь юмаа авсан уу гэж одоо тэр хүндээ эргэж сануулгахын тулд яг хизээвэ гэдгээ сонгоход яг сэрүүлэгний аппликейшн дээрээ сэрүүлэг тавихад яаж гардаг ерөнхий pop-up меню бол байсан. Тиймээс өдрийн бол хязгаар бол байгаа юм шиг байна тийм үү. Өнөөдрөөс одоо ойролцоогоор нэг 12 хоногийн бол зайтай байгаа маань 27-нд бол явуулъя гэж бол болохгүй маань. Ямар ч гэсэн өдрийн бол хязгаарлалттай бол байгаа маань. За settings application бол шал өөр болчихсон. Магадгүй settings рүүгээ орох юм бол
Дээрээс нь доошо гүйлгээд харлаа явж илэр төгсдөд батарей маань ерөөсөн ийм дээр бол гараад ирсэн байгаа. Та нар бол анзаарч байгаа. За камер бас ийм бол дээшээ бол гараад ирсэн. За тэгээ search гэдэг нэг хэсэгтэй болсон байгаа. За тэгээ ингээд доошо гүйлэх юм бол өмнөхөөс илүү цомхон бол болцсон. За тэгээ аппликейшнууд доосоо урсдаг байсан бол одоо apps гэж дараад тэр тухайн аппликейшнаа тохироо өөрчлөгөл аппликейшн дээр шууд дараад ингэж бол өөрчлөлт болсон байх нэ. Өмнөхөөс илүү цомхон болсон. За тэгээ багцаар бол шал өөр бол дистаралтай байралтай бол болсон. За тэгээд Wi-Fi руу орлоо гэж бодоход Wi-Fi-ны тайлбар Wi-Fi гэж юу вэ те Bluetooth руу Bluetooth-ийн тайлбар гэх мэтлэн зүйлс бол зарим нэг одоо эсвүүд дээр бол нэмэгдсэн байсан. За тэгээд жишээ нь general руу орох юм бол бас дахиад ингээд шал өөр ингээд даргалтай болгоог та нар бол анзаарж байгаа. Бас мөн адил general гэж яг ерөнхий юу вэ гэдгийг бас тайлбарласан багцуул зүйл бол байна. Тэгээд ерөнхий иймэрхүү жижиг сажиг өөрчлөлтүүд settings дээр л ерөөсө битүү бол байсан. Ерөнхий дурдах шууд нүдэнд тусч байгаа зүйлс нь бол ямар ч байсан ийм бол байна. Тооны аппликейшн дээр шинжилтүүд бол маш гоёор бол орж ирсэн. За та нар тооны аппликейшнийг ороо харах юм бол ерөнхий дизайн нь өөрөө байгааг бол анзаарж байгаа. За тэгээд ямар нэгэн тоо бичлэг гэж бодоход өмнө нь зүүн одоо swipe-лдаг заавал устгадаг байсан бол одоо тэр үйлдэлт нь бол одоо байхгүй болцсон. Одоо зүүн swipe-лах юм бол өмнө нь ямар үйлдэл хийсэн түүхэд бол харах боломжтой. За одоогийн байдлаар би өчигдөр 56-63-аар одоо үрдсэн үйлдэл хийсэн байна. За одоо тэгээд арилгалаа гэж бодоход нэгээр нь бол одоо ингэж бол арилгадаг болсон. За тэгээд зүүн доод болон дээрээ дарах юм бол ийм гурван сонголт бол гарч ирнэ. Scientific гэдэг дарах юм бол тооны машин дээр хийдэг нарийн үйлдэлүүдийг бол хийдэг болох нэ. Угсаа өнийг бол өмнө бол хардаг болгосон одоо ямар ч зэн ингэж сонгодог болсон юм байна. За math notes гэдэг notes дээр бол одоо тоо бол бодож болдог болсон. За хэдүүлээ одоо нэг тоо туршилтаар бодоод үзье. Одоо 2 дээр нэмэх нь 2 тэнцүү гэд доон гэд дарах юм бол хариун 4 гэд гарч ийна. За тэгээд ямар ч байсан нарийн дан ганц энэ биш өөр бүр функцийг нь гаргах бас 10 жилийн математикийн бас юм тэгштэглүүдийг бол одоо ингэ бодож болж чаддсан байлаа. Энэ бол надад үнэхээр бас гой санагдаж байгаа. Календар аппликейшны хувьд бас жижиг сажиг өөрчлөлт бол авсан байсан. За хэдүүлээ календар л ураа харах юм бол бас ерөнхий харагдсан арай өөр арай жижиг сажиг бол өөр харагдаж байгаа. За дээдл дээрээ дарах юм бол одоо янз бүрээр харж болдог болсон. Деталь гэж бол харж болдог болсон. За тэгээ stack, за тэгээ compact гэж бол харж болдог болсон. За тэгээ list дээр нь бол би бол харах дуртай. Тэгээ календар дээрээ дарах юм бол энэ дунд reminder-ийн сонголт бол байсан. Гэхдээ минийх дээр буцаад бол байхгүй болчлоо. Цоо шинээр аппликейшн бол орж ирсэн. Password гэдэг аппликейшн орж ирсэн. Энэ тусдаа settings дотор байдаг байсан бол одоо ингэ тусдаа аппликейшн бол болоод бол гарсан. За тэгээд яг гар утсан дээр чи хадгалаастаа нийт хэдэн ширхэг password байна. Хэдэн ширхэг Wi-Fi-ийн password байна. За тэгээд яг аюул дүртэж болцсохгүй болон таагдахад амархан password-уудыг хүртэл ингээ анхааруулж гарч ирдэг ийм ерөнхий менютэйгээр бол гарсан байна. За тэгээд үүнээс гадна юу гэхээр хин нэг лүү залгах гад яг шууд дугаараа бичих мөччүүд контакт ч юм бол одоо гардаг болсон. Энэ бол аюу гой санагдаж байгаа. За тэгээд залгасан дугаарлуудаа яг шууд нэг дараа л залгацдаг байсан бол одоо бол тэгэхгүй заавал ингэж тэр цэнхэр одоо кол дээр нь даржиж бол ирүүлээ гэж байгаа юм билээ. За тэгээд тэрнээс гадна одоо залгасан дугаар ашиглалтанд байхгүй тул та дугаараа шалгаад шинэ менюд болсон байгаа. Энэ бол одоо өмнөхөөс илүү бол гоё харагдаж байгаа. За Apple Intelligence гэдэг энэ хүү AI үйлдэлүүд бол зөвхөн iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max дээр бол боломжтой. За тэгээд iOS 18 үйлдэл систем дээр мэдээж хэрэг. Тэгээд яг нарийн үйлдэлийнх нь одоо функцүүд бол одоо баг оны төгсгөлөөр бол одоо ирэх юм байлээ. За мөн адил одоо бүтэн дэлгэцтэй iPhone-уудын хувьд болохоор юу гэж болсон бэ гэхээр дуугаар нэмж хасахад бол анимашн бол одоо зүүн талд нэмэлтээр бол одоо хар юм жижигхэн зүйл бол гарч бол ирдэг болсон. iPhone 15 зурууд дээр мэдээж хэрэг батарейны яг хувилах яг лимитийг нь бол тогтоож өгдөг байсан. 80% таа бол байсан. Тэгвэл одоо энэ хүү iOS 18 дээр болохоор 80, 85, 90, 95, 100 гэдэг одоо иймэрхүү лимитүүдийг нь илүү олон болгож одоо өгсөн юм байна. Мэдээж хэрэг маш олон аппликейшны одоо харагдах байдал буюу дизайн нь бол одоо өөрчлөгдсөн. Одоо жишээ нь заавал AirPod байж тухайн яг анимашн дээр pop-up бодол гарч ирдэг тийм одоо өөртөө яг хослуулахын тулд тэгвэл бусад одоо 3 дахь одоо янз бүрийн бүтээгдэхүүнүүд бол ерөөсөө тэгж бол гарч ирдэггүй байсан бол одоо энэ хүү iOS 18 дээрээс эхлээд одоо чинь ерөнхий ч юм одоо микрофон ч юм байсан бусад одоо ерөнхий түгээмэл байдаг төхөөрөмжнүүд дээр иймэрхүү цаанаас нь одоо ийм pop-up менюнуудыг бол одоо Apple-ийн зүгээс тавьж өгчээ. Гэхдээ энэ нь бол бүх зүйлэл гэсэн үг биш. Ерөнхий бас яг хэд хэдэн төхөөрөмжүүд бол одоо цаанаас Apple-ийн зүгээс 3 дахь ч одоо ийм анимашнтэй болсон байна. За дараагийнх нь чухал мэдээ нь юу гэхээр mail application бол ямар ч үсэн категоритой болсон. Энэ бол ялцгүй дурсах хэрэгтэй. За тэгээд газрын зураг аппликейшн дээр хайк бол хийдэг хүмүүс одоо өөртөө рутийг зоож болно. За тэгээд Safari-гийн хувьд болохоор мэдээж хэрэг reader болон view хэсгүүд бол одоо хөгжүүлэлт бол сайжирсан. За journal application дээр бас одоо сайжруулалтууд бол орсон. За тэгээд AirPods Pro дээр болохоор дуу
одоо намсгахаас гадна бүр дуу тусгаалах гэдэг бол шинэ функц бол орж ирсэн байна. Safari дээр бол гоё юм анимашнд бол болж байгаа юм байлээ. Та ба хаангууд яг ингэж бол солигдож харагдаж байгаа байдалтай. За цагны аппликейшн дээр бол нэг баг бол байгаа. Хоорондын шилжилтийг аягүй хурдан хийгээд ах юм бол одоо ингэж яг уусч бол хоорондоо давхцаж бол харагдаад байгаа. За тэгээд тэрнээс гадна одоо нэг жижигрээгээ тохируулах одоо меню хэсэг дээр очингууд яг одоо тэр хэсгүүдийнх нь өгнүүд нь яг тэр юуныхий одоо тэр бокс дотроос ингэ зүрж бол харагдаад байгаа. Тэгээд энэ дээрээс одоо өөр зөндөө энэ тэнд бол иймэрхүү алдаанууд бол янз бүрээр бол анзаарчихсан. Ялангуяа бол контрол центрийг өөрчлөхөд бол үнэхээр бол асуудалтай бол санагдаж байгаа. Benchmark онооны хувьд болохоор iOS 18 developer beta 1-ийн хувьд single core score нь 2245, multi core score нь 5546 оноо авсан. CPU-ийн хувьд харин GPU хэсгийн хувьд болохоор 17825 оноо авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. За тэгээд эцэст нь бол дүгнж хэлэхэд энэхүү үйлдвэрлэлийн систем нугасаа туршилтын үйлдвэрлэлийн систем учраас халалт үүснэ, гацалт үүснэ. Энд тэнд ямар нэгэн одоо гацалтууд, ямар нэгэн баг жижиг сайжиг болж бүтэхгүй, сүлжээ авах гэх мэтчлэн ямар ч асуудал бол тулгарх бол боломжтой. Тийм учраас та нар өөрсдийнхөө яг байнга ашигладаг үндсэн гар утсан дээр бол битгий суулгаарай. Гэхдээ миний хувьд бол угаасаа тэр бүх зүйлсийг үл таан угаасаа л жил болгоны зам бол нүдэн анаал угаасаа дандаа суулгадаг. Тэгээд энэ iOS 18-ыг чийсэн бол яг тэгж суулгасан. Яг өнгөрсөн жилийн iOS 17, iOS 16-тай бас харьцуулахад энэ жилийн iOS 18 бол суулгаад ажилуулахад бол ялтчгүй контрол центр аппликейшн хаанч байрлуулах тэр dark mode илүү сайн байдал гэх мэтчлэн зүйлс бол үнэхээр сэтгэлийг бол догтлуулж болж чадсан. Тэгээд дараагийн хөгжүүлж шинжтэй бета 2 нь бол хязгаар гарах юм гэж бол асууж байгаа. Мэдээж хэрэг бол одоо энэ зунжинга iOS 18 хөгжүүлж шинжтэй нийт ойролцоогоор дор хаяж 8 ширхэг бета бол гарна. Тэгэхээр ерөөсөө 7-оос 10 хоногийн зайтай л ерөөсөө араасаа бетанууд нь бол гараад явна гэсэн үг юм аа. Тэгээд тухайн бүртэн шинэ бета гарах үед бол яг тухайн бетан дээр яг ямар шинэ зүйл нэмэгдсэн юм би бол дурдаад явна. Бас анзаараагүй зүйлсээ нэмжүүл явна. Тэгээд ямар ч байсан дараагийн бета 2 бол ойролцоогоор нэг 7-оос 10 хоногийн дараа бол гарах нэ.